Дараагийн мэдээлэл танилцуулъя. Украины дайныг зогсоох зорилготой эхийн төлөвлөгөө хэлэлцсэн байна. За Америкийн нэгдсэн улс болон Украины төлөөлөгчд Флорида мужид дахин уулзсан байна. За 3 удаагийн өдрийн уулзалтын хүрээнд асуудлуудыг бол ярилцсан ч гэсэн харамсалтай нь бодит үр дүнд хүрээгүй байх магадaltaй гэдгийг ажиглагчид харж байна. За Бям гаригийн орой болвол 3 өдөр хуралдсан хуралдаанаа дууссан. За хоёр тал газар нутгийн асуудал болон Украинд өгөх аюулгүй байдлын баталгааны талаар голлон хилцэжсэн гэдгийг Америкийн онлайн хэвлэлийн хэрэгцэл болох Axios мэдгдсэн байна. За Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Украины зэвсэгт хүчний командлагч Андрей Ханатов, Украины гадаад хэргийн сайд Андрей Сибиха, Украины аюулгүй байдлын зөвлөлийн дарга Өрстен Умеров нар багцныг тус улсын ерөнхийлөгч Зеленский мэдгдсэн байна. За Умеров, Ханатов нар бүр Баасан Бям гарагт Майамид Виткоп Кушна нартай 3 өдрийн хэлэлцээ хийсэн байна. За их сурвалжуудын мэдэгдэж байгаагаар Оросын холбооны улс одоо өөрийн хяналтанд аваад байгаа Донбассын зарим хэсгээс Украиныг цэргээ гаргахыг шаардаж байгаа бол Америкийн нэгдсэн улс энэхүү зөрүүтэй саналыг арилгах шин санал боловсруулахыг оролдож байгаа учраас газар нутагтай холбоотой асуудалтай нийлээд одоо хэцүү яриа хэлцээ өрнөсөн байна гэж үзэж байна. За өөр нэг гол сэдв нь бол Украинд өгөх аюулгүй байдлын баталгаа. За талууд ихээхэн энэ тал дээр ахиц дэвшил гаргаж байгаа тохиролцоонд ойрцсон боловч хоёр талын төслийн хүрээг тууштай тайлбарлахын тулд цаашид ажиллах шаардлагатай гэж одоо талуудын гаргасан тайланд дурдж байна. За 3 өдрийн хэлэлцээний дараа Украин улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайд Ольга Стефанишна Бям гарагт мэдгтээ хэцүү асуудал хിവэр байна. Гэхдээ хоёр тал бодтой бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн шийдлүүдийг боловсруулахын төлөө ажилласаар байна гэж мэдгдсэн. За Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский, Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай айлч Стив Виткоп болон түүний хүргэн Жерард Кушнер нартай уцаар ярьсан. За энэ үеэрээ чухал агуулга бүхий асуудлаар ярилцсан гэдгээ мэдгдсэн. За ингэхдээ тэрээр бид олон талыг хамарч ярьсан. За үүндээ цус урсгах явдлыг зогсоох Оросын холбооны улсын зүгээс цаашдаа Европын аюулгүй байдалд одоо төрөмгийл учруулахгүй байх зэрэг олон асуудлуудыг авч үзсэн гэдгийг Зеленский X хуудсан дээр бичиж үлдээсэн байна. За ерөнхийлөгч Зеленский мөн Украин улс жинхэнэ их тайванд хүрэхийн тулд Америкийн нэгдсэн улсын улстай бол сайн санаагаар ажилласаар хിവэр байх болно. За Америкийн багтай дараагийн алхмууд болон хилцээний хэлбэрийн талаар санал нэгтэйгээр ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн. За өнгөрсөн 7 хоногт энтгэгт айлчиж ерөнхий сайд Нарендра Модитай яриа хэлцээ хийсэн. Путин ерөнхийлөгчийн хувьд яриа хэлцээ нарийн төвхтэй байсан ч гэсэн Дональд Трампын дэвшүүлж байгаа төлөвлөгөөнд бол саад болохын оронд харин хэрэгжүүлэхийг хүсэж байгаа гэдгээ мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгч мэдгдсэн. За даваа гарагт Зеленский ерөнхийлөгч Лондонд Германы канцлер Фридрих Мерц, Их Британий ерөнхий сайд Кер Стамер, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай уулзгаар төлөвлөж байгаа юм байна. За ямар ч байсан талууд инхийн яриа хэлцээг бол ярилцсан хിവэр байна. За энэ хүү одоо 28 зүйлтэй гэж анх яригдаж байсан төлөвлөгөөнд хэрхэн өөрчлөлт орсон нь бол одоогийн байдлаар тодорхойгүй байна. За ямар ч тач бол Украины ерөнхийлөгчийн мэдэгдэж байгаагаар 28 зүйлийг 20 зүйл болгож өөрчлөгдсөн. За үүний дараа бас талууд яриа хэлцээ өрнүүллээ. Тэгэхээр үүний одоо өөрчлөлт бол хэрхэн хийгдсэн дараагийн өдрүүдийн яриа хэлцээнээс тодорхой болох боломжтой. За ямар ч байсан талууд галыг зогсоох, за цаашдаа инхтэй юм тогтоох чиглэлд хүсэл эрмэлзэлтэй байгаа нь асуудлыг бас эргээр одоо шийдвэрлэх гол нөхцөлийг бүрдүүлж байгаамаа.